асуулт асууя. За энэ өдрийн амгалан айлтгая. Тайлангийн 18 оны төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн 66 дугаар хуусан дээр тэр чөлөөлөгдсөн төрийн албан агчийн хөдөлгөөнгээ байна л да. Өөрийн өсөлтөөр 12987 бүтцийн өөрчлөлтөөр 3762 гэсэн юм тоонууд байна л да. Тэгээ энэ 18 онд за ямар ч гэсэн яам тамгын газар бүтцийн өөрчлөлтүүд хийгдээгүй байх ёстой байх. Тэгээд энэ бүтцийн өөрчлөлт яг аль салбар дээр хаана хийгдсэн, өөрийн өсөлтөөр яагаад ийм 12900 хүмүүс гарсан бол энийг нэг тодруулж асууя гэж бодож байна. Хоёр дахь асуулт тэр 18 оны бас тайлан дээр 191 төрийн албан агч одоо яг ажил олгогчийн хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөө шүүхээр явж байгаад эргээ ажилдаа томилогдох хүрээний тэр 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгосон гэж байна л да. Тэгээ энэ өөрөө ер нь бас төрийн албанд байж болохгүй юм үйлдэл л дээ. Тэгээ энийг бас ер нь манай төрийн албаны зөвлөл ямар хэмжээнд дүгнж байгаа вэ? Энэ 19 оны шинэ хуулиар бол энийг бол яг одоо чөлөөлсөн халсан ажил олгогч өөрийнхөө харамаанаасаа тухайн хөрөнгийг өгөх ийм эргэцийн зохицуултыг хийцэн байгаа шүү дээ. Тэгээ 18 он 1.2 тэрбум төгрөг бол би улсын төсөвт маш том хэмжээний алдагдлын их өсвөрөө гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр манай төрийн албаны зөвлөл ямар үнэлгээ дүгнэлт өгч байна гэж ингэж асуух гэсэн. За 3 дугаарт нь бид бас улсын хурлаар өнгөрсөн хугацаанд нөгөө аймаг сум нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 30 орчим хувь нь төрийн захиргааны албан тушаалд ажиллах ийм эргэцийн зохицуултыг хийсэн байгаа. Тэгээ энэ эргэцийн зохицуултын хүрээнд хэдэн одоо хурлын төлөөлөгчд төрийн захиргааны албанд орж ажиллаж тэдгээрийн одоо хүрээнд улс төрсөн төрийн албаны одоо ийм үйл ажиллагаанд бас одоо улс төрсөн хандлага гаргасан, ёс зүйн үйлдэл гаргасан, энэ нь өөрөө гомдол тэмцлэр илэрсэн ийм одоо зүйл байгаа юу гэдэг ийм асуултыг асууя. За дөрөв дэх асуудал нь тэр санал дээрээ хэлж байна Баатар зэрэг дараа. Ер нь тэр аймаг сумын дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тэр оронтой бүтцийн асуудлыг ярьж байна л да. Энэ өөрөө бас зөв зүйтэй асуудал. Гэхдээ бас нэг төсвөөс л цалиа авч байгаа тохиолдолд хэмжээ хязгаарын тогтоож өгөх ёстой. Тэр үнэн. Бүр нэг хамгийн их нэг орхигдоод байгаа зүйл нь болохоор хөдөөгийн 330 гаруй суманд байгаа бүр багийн иргэдийн нийтийн хурлын дарга бол зөвхөн багийн засаг даргын цалингийн 30%-тай л тэнцэх хэмжээний урамшуул аваа явж байгаа байхгүй юу? Энэ хүмүүс юугаараа хохирч байна? Нийгмийн даатгал төлөхгүй байна. Хөдөлмөрийн үнсний доод хэмжээгээс бага цалин авч байна. Тэгэхээр энд нэгээс нь танаад нөгөөгөөс нь зохицуулт хийх ийм боломжууд байна гэж харж байгаа. Тэгэхээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга гээд одоо бараг 1000 гаруй баг байгаа шүү дээ хөдөөгийн. Тэгээ энэ багийн иргэдийн хурлыг чадамжтай болгох нутгийн өөрөө удирдах байгууллагын бас одоо энэ орших, тогтнох энэ бүтэц зохион байгуулалтыг хийх ер нь хөдөөгийн багт ганц л багийн засаг дарга байгаа шүү дээ. Хурал хийхээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга гэл хоёрхан л хүн байдаг. Тэгэхээр ядаж энэ хоёр хүнд нь төрийн албаны итгэл зүйр шалгуураар цалингийн өгдөг мөн адилхан төрийн албыг хашиж байгаа юм шиг багийн иргэдийн нийтийн хурлын даргаыг ажилуулдаг энэ одоо тогтолцоо бүтцийг цаашид хууль эргэцэн орчныг нь сайжруулах талаар ямар бодлого баримталж байгаа вэ гэсэн ийм хэд асуулт гэсэн. За хариулъя. Аль микрофон байна? 5. За ажлын хэсэг 5. Нэрээ хэлээ. За төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатар сайхан амар заяа гишүүний нэг дахь асуултанд хариулъя. Төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн албан агчийн хөдөлгөөн гэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ төрийн албан агчийн хөдөлгөөн нь бол өндөр тоотой. Энэ дотроос тэр 66 дугаар хуудсанд дурдсан байдлаар хөдөлмөрийн гэрээ одоо дуусгуур болсон асуудлаар 600 гаруй төрийн албан агч чөлөөлөгдсөн юм. За мөн өөрийн хүсэлтээр гэдэг дээр бол хамгийн гол одоо асуудал явдаг юм аа. Энд төрийн албан агч нар үнэхээр өөрснөө сургууль сурах гээд бизнес эрхлэх гээд өөр одоо ажил албан тушаал томилогдох болоод ингээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж явдаг. За бүтцийн өөрчлөлтөөр гэдэг дээр бол одоо байгууллагууд ойр ойрхон одоо бүтцийн өөрчлөлт хийдэг юм аа. Хэдийгээр одоо хууль тогтоомжоор том хэмжээнд хийгдэггүй ч гэсэн байгууллага нэгтгэж гэн
хоёр тусгаарлагдж тухайлах юм бол одоо улсын бүртгэлийн ерөнхий газар, оюуны өмчийн газар гэдэг ингээд хоёр агентлаг салсан учраас энд бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тоонд бол орчдөг. Тэгээд өөр ажил руу бол очисон гэж ойлгож байгаа. За бусад гээд одоо 1500 гаруй энэ дээр бол энэ өөрийн хүсэлд хөдөлмөрийн гэрээ дуусгар болох нас барахаас одоо бусад энэ бүтцийн өөрчлөлтөрөөс одоо бусадтаар орсон ийм төрлийн албан хаагчийн одоо тоо мэдээ гардаг. За энэ тоо мэдээг бол жилдээ одоо нэг удаа авж байгаа. Цаашид бид энэ захим технологиг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн тоо бүртгэлийг захимжуулах ажлын хүрээнд онлайн горимж шилжүүлэхээр ингээд зорилт тавиад ажиллаж байгаа. За чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор ийм асуудал байна. За хариулаад агараа. Одоо хэн хариулах вэ? За өдөрж болов нэгдүгээр микрофон. Идэрж болов уучлаарай. Цаанаасаа асан бити дараарай гэж юм тий. За амар зай гишүүний асуусан 18 онд улсад учирсан хохирол гээд 1.2 тэрбум ер нь бол биелүүлбэл зохих 2 тэрбум төгрөг гээд. За энэ бидний одоо энэ дагаж мөрдөж гартаа барьж байгаа хууль болвол биднэрт их өргөн боломж олгосон гэж ойлгож байгаа. Хуулийн 50 дугаар зүйлд болвол төрийн албан хаагчийг хууль усаар халсан, чөлөөлсөн энэ албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас улсад учирсан хохирлыг болвол төрийн нэрийн өмнөөс төрийн албаны зөвлөл нэхэмжилнэ гэж хуульчилж өгсөн. Энэ өнөөдрийг хүртэл Монгол улсад мөрдөж байсан хуулиар зөвхөн энэ эрх прокурорын байгууллагт байсан. Прокурор бол төрийг төлөөлж шүүхэд нэхэмжил гаргах хэрэгтэй гэсэн заалттай байсан. Тэгээ энэ заалт орж ирснээр бол бид нар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас хууль ус тушаал гаргаснаас төрд учирсан хохирлыг төлүүлэх ажил захаасаа хийгдээд явж байгаа. Энэ ажлын хүрээнд бид нар прокурорын байгууллагатай ажил хэргийн уулзалт хийж ингэж одоо хамт нэгт уялдаатай ажиллахаар ингэж ярьж тохироод байгаа. Яагаад прокурорын байгууллагыг түшээд байна вэ гэхээр бидний одоо энэ гартаа барьж байгаа хуулинд маань салбар зөвлөлийг одоо бэхжүүлж орон нутагт хөлтөө болтол заавал прокурорын байгууллагатай хамтрах шаардлага байгаа. Одоогор бол хуулинд бол салбар зөвлөлттэй байна гэж заасан. Орон нутагт байгаа төрийн албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас учирсан хохирлыг тухайн албан тушаалтны оршин байгаа газрын хаягаар иргэний хуулийн заалтын дагуу явхаар одоо бидний хэдэн ажилтан болвол одоо яагаад амжихгүй шүүхэд төлөөлж тэр нэхэмжиллийн шүүх хуралдаанд оролцож явах энэ ажил төвөгтэй болох учраас орон нутагт байгаа прокурорын байгууллагын энэ чиглэлийн ажил хариуцсан хүмүүстэй хамтарч хийхээр ингэж төлөвлөөд ажил явж эхэлсэн. Шүүхэд бид нар бол одоо нэхэмжил гаргаад явж байгаа. Энэ ажил бол цаашдаа бол ямар ч байсан сансан төртөл хэрэгжих болно. Энэний ардаас бид нар бол хөөж ажилланаа. За баярлалаа. Баатар сайхан гишүүн 5 дугаар микрофон. За Баатар сайхан төрийн албаны зөвлөлийн гишүүн. За саяын ярьсан зүйл дээр холбогдуулаад нэг жишээ зүгээр хэлэхэд нийслэлийн 29 дугаар дунд сургуулийн албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх нөхөн олгорын ийм маргаантай асуудал байсан. Олгогдохгүй яваад байсан. За сая одоо улсын дэд шүүхийн тогтоолыг биелүүлж төрийн санд 5 дугаар сарын төсөвт одоо суулгаж бас өгсөн байгаа. Тэгэхээр ингээд нэг албан хаагчийг ч гэсэн бас урагшаан дэвшилттэй явж байгаа гэж ойлгож байгаа. За Цэдэн Дамба хэддүгээр микрофон? 4-р микрофон. За төрийн албаны зөвлөлийн гишүүн Цэдэн Дамба байна. За амар заяа гишүүний 3 дахь асуулт байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 30% нь төрийн албан усан гүйцэтгэж болно гэсэн энэ хууль үндсэндээ 2017 оны 12 сард батлагдсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулинд орсон. Үүний дагалдаа төрийн албаны
тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан төрийн албаны хуулинд энэ заалт орсон. Одоо шинэ хуулиар бол энэ заалт байхгүй болсон. Ягаад гэвэл энэ төрийн улс төр захиргаа тустай байх ёстой гэдэг энэ зарчим маань. Үүний дагуу төрийн албаны зөвлөлөөс шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш төлөөлөгч болон төрийн захиргааны албыг хавсран гүйцэтгэж байгаа хүмүүст сонголтоо хийх ийм мэдээллийг хүргүүлсэн. За энэний дагуу ч одоо бас төрийн захиргааны одоогийн байдлаар 4-5 хүн одоо төрийн албараас чөлөөлөгдөж төлөөлөгчөөр ажиллая гэдэг шийдвэрийн гаргуулад явж байгааг төрийн байгууллагууд мэдээлэл өгсөн байна. Ер нь бол сонгуулийн ерөнхий хороотой хамтраад энэ талаар бас мэдээлэл авахад 120 орчим төлөөлөгчд төрийн захиргааны алба тухайн үед хашиж байсан. Ийм мэдээллийг өгье. За дөрөвдүгээр асуулт бол энэ иргэдийн төлөөлөгч хурлын ажлын албаны оронтоо тэгээд багийн иргэдийн нийтийн хурлын даргын энэ цалин сангийн тухай асуудал бол бас цаашд анхаарах ёстой асуудал мөн бид бас яг энэ талаар гишүүний саналтай бас ижил байр суурьтай байгаамаа. За баярлалаа. За Нямбаатар гишүү асуулт асууя. Манай хорооны гишүүн биш, тэгээд асуулт асуух үг хэлэх эрх